За Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх урилгаараа Туркменстан улсын ерөнхийлөгч Сардар Бердимухмедов Монгол улсыг төрийн айлчлалын хөө эхлэж байна. За энэ удаагийн төрийн айлчлалын гол онцлог нь гэвэл хоёр улсын төрийн тэргүүний хувьд жилийн дотор харилцсан хариу айлчлал хийж байна. За мөн Туркменстан улсын ерөнхийлөгчийн хувьд Монгол улс анх удаа төрийн айлчлал хийж байгаа гэдгээр онцлогтой байна. За мөн Монгол улсын ерөнхийлөгч 2024 онд Туркменстан улсад хийсэн төрийн айлчлалын ерөнхий үр дүнгийн биелэлтийн хувьд бол 85% таа гэдэг мэдээллийг өгж байгаа. За энэ удаагийн төрийн айлчлалаар бол 10 орчим баримтчигтэр бол гарын үсэг зургаар төлөвлөж байгаамаа. Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх Туркменстан улсын ерөнхийлөгч Сардар Бердимухмедовыг Сүхбаатарын талбайд угтаа авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжмөд хоёр улсын төрийн дулаал гიშгэллээ. Ерөнхийлөгч нараа төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёслож, ерөнхийлөгч Бердимухмедов төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэдчиллээ. Төрийн тэргүүнээр ухтагчлаад хүрэлцэн ирсэн Монгол улс болон Туркменстан улсын албаны төлөөлөгчид Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдтэй мэдчиллээ. Ерөнхийлөгч Бердимухмедов төрийн ордны хүндэт зочны төлөрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчсан уулзалт хийлээ. Туркменстаны ерөнхийлөгчийн хуваар анх удаа хийж байгаа төрийн айлчлалын үеэр талууд худалдаа эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжилгээ ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой засгийн газар болон байгууллага хоорондын баримтчигт гарын үсэг зурнаа.